Мартин Амба интернет болцоо. Гоё сайхан уйрам хайлан мөсийг та бүхэн аль хэдийн зөндөө сонсцгоё. За ингээ би ч сингл, та нарын зарим нь ч бас сингл. Тэгэхээр хэдүүлээ гоё болзоонд явъя. Жинхэнэ биш ч гэсэн яд ёр. Даанч болзоонд урсан залуу чинь жаахан мэрцгэр. Гэхдээ сэтгэл гэж бол нэрээ минингийн таашгал сайхан амт. Өглөөнөөс эхлээд ажлынхаа хідэн найзаас цалин бууснаа. Хүй, цалин бууснаа. Хүй, цалин бууснаа гэж асуусаар байгаад сүүлдээ баг өрөөнөөс хөөгдөж харангаа алдсан. Тэгж байгаад нийгэм цалин буусан. Гэхдээ их өөдгөө буусан. Яг 17 цаг болох гэж байхад буусан. Бүх цэцэг зарагдаад дууссан. Бүх тоглолтын билет пилтачтайгаа дууссан. За ингээд хагас сарын цалин дээр нь хоосон булаантай нэг залуу дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу бүр гайхчихсан үүднийхээ сандал дээр сууж харагдах юм. Болзоо юу? Болзоо 19 цагаас л та. Чи мэдээч тэнд байдгаараа гоёцсон. Хизээ намайг ирж авах бол гээл хүлээж байгаа илгүй. Гэхдээ Жак л бол Жак. Яаж иж байгаад л учрыг нь олж таарна. Орой 19 цаг. За эхэллээ дээ. Шууд гэрээ чинь үдэндээ пак. Ой, яайдаг исэн 1991 таксиг хөлгөлчихсэн Жак гэж нэг залуу таксигийнхаа хаалгыг онгойлгож өгөөд мэхийн ёслоод чухам соёлтой. Эн чин тэгж ярвал сүүлийн үеийн ичүү 19-тай биднийг бодвол сүулт орж ирсэн. Жолоо чин директ эднэр хийдэг юу ярьж байгаа. Гэхдээ нэг удаа гүфрээ хагалсан гэсэн. За тэр ч яах вэ? Ой, чамайг тэгэл таксинд ороод ирсэн чинь өөдөөс нь шууд цэлмүүний цэцэрлэгт учирсан хоёр дуу яваад дахилт эднэр нь хайрлаач гэж би гоо чадахгүй нэ. Тийм лаг. Нөгөө таксиных нь голд байдаг ундаа хийдэг нэг нүх байдэн штэ тий. Тэнд нь 2 хундаг улаан вино. Улаанбаатар нь замд хамгийн насгаад хайчихгүй бол арай л дэндүү уур амьсгалтай. Чи бодолтой их хотын гэрэл, хун шиг цагаахан такси, улаахан вино, сэтгэл хөдлөсөн дөө. Нэг царайлаг биш ч гэсэн нууц давхраатай залуу. Нөх бак биш ч гэсэн өөрөөс нь арай өндөр. Цэцэрлэгт очихнуудаа гэсэн чинь ах харин туулын ирэг дээр тууж явдаг ахгүй юу? Тин тэгсэн чин нэг наргил модны доор. За, наргил нь ч юу юм бэ? Нөгөө юу, бургасны доор. Чив чимээгүй нэг нууц газар. Ой, би цүнхнээсээ нэг адиал гаргаж ирэнгүүтээ учиргүй газар дэвсэж ирээд. Тин тэгсэн чин тэнгэрт тэргэл саран. Тэр сар шууд голын усан дойн чиний нүрэн дээр тусах тэр агшинд би тэнд уцнаасаа өвлийн хайрын дуу киноны дууг тавьснаар уур амьсгал тэр чигээрээ романтикийн туйлд хурж голын хаягаар урсгал даган хөвөх галуу шувуу зөөлхөн сэлнэ. Гадаа дув дулаахан бас чив чимээгүй. Хэсэг чимээгүй суусны эцэд би цүнхнээсээ зөвхөн чам зориулж бэлдсэн коктейлоо гаргаж ирэн түрөөнийхээ хундган талаар нь хундаглаад куртгийнхаа карманаас самарта альбан голдоо суглан дундуур нь хид нуглаад чиний урт тавина. Тэгснээ би гинэт уйлж эхэлнэ. За тавилсан. Нөгөө юу яана? Голын усанд албаар унана. Чи сандраад яахаа мэдгүй мөнгөнөж явах тэр үед би голын усанд миний утсан дээр Гайс 666 хамтлагийн хайрын бүжиг дуу явж явах бөгөөд би чамайг бүжгэнд өрн гараа сунгана. Чи эхлээд гайхаж байснаа бүхнийг өөрийн зүн совингороо ойлгон миний гараас аяархан атгаж ус руу орно. Тэнгэрт тэргэл саран гадаа нам гүм намуухан хөгжим орон зай хөглөн чи бид хоёр бие сэтгэлийн сэрэлдээ мансууран бүжиглэгч биш тэрвэрлдэгч биш уяран зогсно. Уснаас гарч ирсний дараа би зүнхээ чамд өгөн өөрөө нүдэнд үл харагдах модны цаана очиж зогсох ба тэр зүнх нь миний багдсан хуурай хувцас байх болно. Даарсан даач тэрөө ягаад чим чи тэр хувцыг юу ч бодлгүй өмсөж орхино. Энэ үед би чамаас арай зайдуу газар хувцаа тайлан мушгиж байх бөгөөд чи нүднийхээ булангаар сэмхэн харж байгааг би мдээгүй дүр үзүүлнэ. За ингээд чи бид хоёрын болзооны хамгийн гол хэсэг дуусч хоёулаа хувцас болон бусад зүйлсээ цүнхэндээ хийж аваад их хотын зүг зам даган алхана. Яагаад ч юм ингээд л алхаад баймаар тэр мөч хизээч үл мартагдах мэт санагдана. Инх тайвны гүр даваад уруудан алхах үед нэг тийм үгээр хэлхийн аргагүй сэтгэл хөдлөл хамаг зүрхийг минь эзэмдээд ирэх шиг болон ямар ч утгагүй зүгээр л хамтдаа зураг авахулж орхиод
Саянх юу байваа гэж зогсдол чи надаас нэг зүйл асууснаар би ярианд оролцсон цааш нь алхана. Ингэж алхасаар танаа гэрийн үүдэнд ирнэ. Яг энэ л ганц хоромд би чиний уруул дээр аяархан гихчин нэг л удаа үнснэ. Энэ үнсэлд энэ орой чи бид хоёрын ойрцсон хамгийн дээд цэг байх болно. Сэтгэл хайр, тачаал шингээсэн ганцхан үнсэлд бүх сэрэл тачаалын маань хүслийг чиний бид шингээж орхиод чамайг үдэж өгөх болно. Хотын гудамжаар нэг тийм 10 жилийн хүүхэд жихөөрч ирсэн залуу. Гайхсандаа хурдан гүйчнийг үзэн, ганцаараа ярьж нэг үзэн, нэг л ойлгомжгүй байж сууж ятан маргаашийг хүлээсэн, мессеж хүлээсэн, нэг тийм үгээр хэлхийн аргагүй гайхамшигтай мэдрэмж. Яг л 4-5 дугаар ангитаа учиргүй өөрийгөө жинхэнэ хайр дурлалдаа учирчглаа гэж бодож явсан тэр л үеүүд чиг. За. Үл таних сайхан бүсгүй минь. Надад энэ өдөр үүнээс өөр чамд барьчих бэлэг байсангүй те. Чамаа хэн гэдгийг чинь мэдэхгүй, хаана байгааг чинь ч мэдэхгүй учраас хэрвээ чи үүнийг уншсан бол жаахан ч гэсэн хугацаанд би чиний дотоод ертөнцид зочлон чамтай болцож чадсан бол магадгүй өчүүхэн ч гэсэн хөгжөөн болоод баярыг авч ирсэн бол миний Мартин 8-ны бэлэг утга төгөлжөрч хэрэг маань бүтгэн тэрэ. Үл таних ойлгомжгүй нэгэн.